За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бүгдээрээ компьютер томографийн аппаратын талаар болон зүрх судасны өвчлөл энэ талаар товчхон ярилцах гэж байна. Та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байна. За компьютер томографийн аппарат гэж юу н ямар аппарат байдгийм бэ? Юу байдгийм бэ гэдгийг бол манай ард иргэд нэлээд асууж лавладаг. За компьютер томографийн аппарат гэдэг бол дэлхийд бол ерөнхийдөө анх 1980-ад онд үүссэн. За энэ бол одоо өндөр хүчтэй оронд анагаах ухааны, дүрслэл онцлогооны шинэ одоо цоо шинэ хуудсыг нээсэн ийм аппарат болж хөгжиж ирсэн байна. За энэ аппарат маань бол анх одоо 16 төслөгтэй, хамгийн энгийн, тэгээд эрентхэн зурагнаас арай тодорхой эрентхэн аппаратн дээр үндэслэгдсэн. Физик үндэстэй, цөмийн одоо маш их хурдтай тийм физик үндсэн дээр үндэслэж одоо хүний эд эрхтнийг, хүний эмгэг өвчнийг онцлохоор анх зохион бүтээгдсэн байдгийг. За ингээд цаг хугацаа явахын хэрээр компьютер томографийн аппарат өөрөө сайжирсаар, сул талуудаа нөхсөөр, даваа талууд нь нэмэгдсээр орчин үетэй буюу 2019 онтой золгосон байгаа. За Монгол улсад бол компьютер томографийн аппарат 20 дугаар зууны ихэр буюу 2000-ад онд анх удаа орж ирсэн. За нэлээд томоохон эмнэлгүүдэд компьютер томографи одоо ихний загварууд орж ирсэн байдаг. За энэ загваруудаас Улаанбаатар сонготой эмнэлэг, Гранд эмнэлэг, Сөүл эмнэлэг гэднэргээд одоо анхны компьютер томографи аппаратуудыг тавьж Монгол хүний эрүүл мэндийн төлөө онцлогоо эмчилгээнд төгөөмөл ашиглаж эхэлсэн байдаг. За ингээ 2008, 2010, 2012 он, 2014 онд одоо компьютер томографийн шин эрүүл мэндийн аппаратууд ирсээр за 2018 онд манай Happy Veritas эмнэлэг 160 зүслэгтэй компьютер томографийн аппаратыг Монголд анх удаа суйрлуулсан. За одоо ард иргэдтэй эмчилгээ онцлогооны цоо шин дэвшилт технологиг нэвтрүүлсэн анхны эмнэлэг болж бүртгэгдэж байна. За компьютер томографийн аппарат маань ерөнхийдөө ямар заалтаар, ямар өвчтөй хүн, ямар эмгэгтэй хүн оролцдог юм бэ гэхээр бол нэг үндсэндээ 6 бүлэг одоо өвч эмгэгтэй хүмүүс оролцох заалттай. За энд нь бол нэгдүгээр зүрх судасны өвчлөлтэй хүмүүс бол ордог. За энд нь бол одоо манай компьютер томографийн аппарат бол зүрх судасны өвчлөлийг үзэх, өвчин эртэлүүлэх, онцлох тусгай аппликейшн суйрлуулсан байдгаараа бол бусад эмнэлгийн компьютер томографи аппаратыг бол давуу талтай. За энд нь бол одоо зүрхний даралт тэгсэлт, даралт тэгсэлтээс болоод зүрхний титэм судасны нарийсэл. За энэ дээр бол одоо титэм судасны нарийслуудын зүрхний титэм судас маань өөрөө маш олон салаа, баруун зүүн, голынх, тойрог гэсэн олон салаа байдаг. За энэ салаа бүрийг тэр салаанаас дахин салаас мөр нарийн судаснуудын одоо нарийсэл яг оншилдог. Ийм одоо давуу талтай. За хоёрдугаарт бол зүрх судасны өвчтөний одоо зүрхний титэм судасны доторх шохоожилтыг кальциум скор гэж яриад байгаа. Шохоожилтыг одоо энэ хүн одоо зүрхний судас шохоожж гин үү? Аль судасанд ямар хэмжээний шохоожилт байна гэдгийг бол нэлээд онцлох. Бас энд нь бол эмчлэх, зөвлөгөө өгөх тийм одоо ээж бүрэн боломжийг бол бас бүдүүлж өгж байгаагаар даваа байна. За дараа нь манай зүрхний 3 дахь гол юм болохоор зүрхний үйл ажиллагааг үзэх. За энд нь бол одоо зүрхний шахах болон судрах үйл ажиллагаа, зүрхний булчингийн үйл ажиллагаа. За энд нь одоо зүрхний булчин өвчлөлт байна уугүй юу? За зүрхний агших болгон судрах үйл ажиллагаанууд хэр байна гэдэгт нь бол маш дэлгэрэнгүй онцлогоо шинжилгээ хийх бүрэн боломжтой байна. За хоёрт нь бол мэдрэлийн эмгэгүүдийг бол онцлох бүрэн боломжтой. Манай энэ компьютер томографийн аппарат. За энд нь бол одоо мэдрэлийн тархины эдисийн харвалтууд, тархины хавдрууд байна уугүй юу? За тэр нь ямар хэмжээтэй байна? Гавал тархиныхаа аль хэсэгт байна гэдгийг бол одоо бүрэн онцлох ийм боломжтой байна. За дээр нь нурууг одоо иж бүрэн оншилж байна. За энд нь бол сэр нуруу, бүслэгийн нуруу. За энд нь бол одоо сэр нурууны хувьд одоо суулт, морилт, дарагдал, хугарал, гэмтэл байна уугүй гэдгийг бол одоо иж бүрэн онцлохоор оншилж, за одоо дараа нь эмчилж байгаа манай эмнэлэг. За энд нь бол одоо
манай мэдрэлийн эмчнэр за энэ компьютер томографийн тусламжтайгаар хүний одоо нурууны бүхий л асуудлыг бүхий л эмгэхийг онцлоод за тухайн онцлон тодорхой болсон бол энэ хүнд ямар эмчилгээ таарах вэ гэдэг нь бол хэж бүрнээр нь шийдэж өгж байгаагаар давуу талтай байна. За 3 дугаар бүлэг нь бол манайх одоо цээжний компьютер томографи хийж байна. За энд нь бол одоо уушиг орж байна. За уушигны одоо хорт хавдар орчин үед маш их нэмэгдэж байна. Агаарын тоосчл, тамхи. За энэтэй холбоотойгоор одоо уушигны тоосчл болж байгаа учраас агаар тоосч байгаа учраас уушиг тоосч байна. Уушиг тоосч байгаа учраас яаж ийм гэхлээр уушигны эмгэгүүд маш ихсэж байна. За энд нь бол одоо уушиг тэлэгдэх эмгэг, уушиг хүчил төгсчөөр дутагдах эмгэг, за уушигны хавдрууд, хортой болон хоргүй хавдрууд энэ бүхнийг бол одоо манай орчин үеийн компьютер томографи аппаратаар онцлох бүрэн боломжтой байна. За 3 дугаарт нь бол одоо хэвлийн хөндийн эрхтнүүдийг бид нар ээж бүрэн онцлж байна. За энд нь бол одоо 5-аас 6 бүлгийн эрхтнүүдийг бүрэн онцлж байна. За элэг, за элэгний эмгэг бол одоо манай эмнэлэг бол элэгний эмгэглэгээр бол нэлээд төрөлжиж Монголдо бол нэлээд дээгүүр баримт явж байгаа. За элэгний БЦ вирустэйг улмаас олон жил архаг явсны улмаас элэгний хорт хавдар, хоргүй хавдрууд, элэгний хатуурал, элэгний архаг эмгэгүүд маш ихсэж байна. За энд нэрийг бол иж бүрнээр нь оншилж эмчилж байна. За энэ дэр хэвлэл дээр бол цөс, элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, за гидсний эмгэгүүдийг бас оншилж байна. За дээр нь эрэгтэй хүнд бол төрөө булчирхай орж ирж байгаа. Ингээ 6 дахь эрэгтнийг бол оншилж байна. За хэвлийн хөндийн эмгэгүүдээс гадна гэмтлийн эмгэгүүдийг бол бид нэлийн дараагийн бүлэгт гэмтлүүд нэлийн орж ирж байна. За энд нь бол одоо төрөл бүрийн гэмтэл. За энд нь одоо машин тэрэг өөрөө явагч унаа гэсэнтэй холбоотой, за замын хөдөлгөөнтэй холбоотой, төвжрэлтэй холбоотойгоор, за бусад ахуйн гэмтэлтэй холбоотойгоор гэмтлийн эмгэгүүд бол хүн амын өвчтөнд дунд тэргүүлэх байр эзэлж байна. За энэтэй холбоотойгоор бол янз бүрийн одоо мөчтийн хугарлууд, за дээр нь гар, хөлний хугарал, тархины хугарал, хүзүүний хугарал, нурууны хугарал, за эндээс гадна бас гэмтлүүд, хугарлаас гадах гэмтлүүдийг бол бас иж бүрэн оншилж байгаагаараа бол нэлээд давуу байна. За хамгийн сүүлд нь бол 5 дахь бүлэгт нь чих хамраалал эмгэгүүдийг бид хэд иж бүрэн оншилж байна. За энд бол одоо чихний дайвар, өрөвслүүд, за чихний төрөл бүрийн эмгэгүүдийг иж бүрэн оншилж байна. За 6 дахь нэг бүлэгт нь бол бид шүд, эрүүн нүүр амны асуудлыг иж бүрэн онцлох боломжтой. За эрүүний остеомиелит буюу эрүүний одоо ясны эмгэгүүд, ясны хортой хоргоо хавдрууд, эрүүний ясны хугарал гэмтлүүд, за дээр нь эмгэгтэйчүүдийн эмгэгүүдийг өндгөвч, умаа, дайврын эмгэгүүдийг бол манай компьютер томографи аппарат ээж бүрнээр нь онцлох боломж бол бүрдэж байна. За тэгэхээр та бүхэнд компьютер томографийн аппаратыг энэ удаад бол тавьж танилцууллаа. За манай компьютер томографийн аппарат бол 2 давуу талтай. Нэгдүгээр хүний эрүүл мэндэд нөлөөлөх хорт бодис буюу нөлөөлөх хорн тухайн хүний 100% гэх юм бол 75%-ийн бууруулсан байдаг. Тэгэхээр тухайн хүний эрүүл мэнд жилдээ 2 удаа компьютер томографийн онцлогоонд ороход тухайн хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй гэдэг нь давуу талтай. За хоёрдугаар нэг давуу тал нь SMR гэдэг төхөөрөмжийг бол давхар суулгасан байдаг. За энэ нь бол одоо хүний биед металл илэрч янз бүрийн одоо зүрхэнд стенд, толгоонд одоо бас стенд гэж ярьдаг. Ийм одоо металл эдүүдийг суулгасан ч тухайн тэр металл эдүүдийг сарниулдаг аппликейшнтэйгээр бол илүү их давуу талтай. За зүсгийн хувьд бол 160 буюу 160 детектив буюу хамгийн сүүлийн үеийн хамгийн нарийн мэдрэмжтэй аппаратаараа бид та бүхнийг оншилж эмчилж байна. За манай компьютер томографийн аппаратанд орж болохгүй буюу эсрэг заалт гэж байдаг. За энэ дээр бол 3 эсрэг заалт байгаа. За нэгдүгээрт бол хэтэрхий бага насны хүүхэд буюу 10 ба түүнээс доош насны хүүхдүүд болоод ороход бол заавал асран хамгаалагч юм уу, эцэг эхийн, эсвэл ах эгчийн заавал зөвшөөрлөлтөөр бол бид нарт ордог. За хоёрдугаарт бол бөөрийн хүнд дутагдaltaй цусан дах кератинины хэмжээ их гарч байгаа. 100 микромоллитрээс дээш байгаа бөөрийн дутагдaltaй хүнд бол ороход бас нэлээд төвөгтэй. Яагаад гэвэл тодруулагч суцаар хийж тодруулж байсан маань бөөрөөр шимэгдэж гардаг учраас бөөрийн дутагдaltaй хүнд бол нэлээд анхаарал болгоомжтой их бол болдоггүй. За 3 дугаарт нь бол маш хүнд өвчтөй хүнд. За энд бол одоо хурц цус харвцсан, ухаангүй, комын байдалтай ийм хүнд бол одоо хүний эмчийн юм уу манай эрдэнэтгийн техник совилогчны одоо командыг биелүүлж чаддгүй. Тийм учраас бол одоо
комын байдалтай маш хүнд байгаа өвчтөнд бол ороход бол бас эсрэг залттай буюу хоригддог. Өөрийгөө харьцангуй эрүүл гэж бодож байгаа хүн жилдээ нэг удаа ороход бол хориглох залт байхгүй. За энд нь бол толгой, зүрх, хэвлээ, уушиг, мөчөд гээд бүгд орж болно. Ер нь бол маш хүнд гэдэг юм уу тодорхой эмгэгтэй хүн бол мэдээж эмчийн бичгтээ ирж орно. За тухайн дүүргийнхаа компьютерийн эмч юм уу, хавдрын эмчийн бичгтээ байж болно. Дотрын эмчийн, мэдрэлийн эмчийн бичгтээ, илгээсэн бичгтээ. За хэрвээ дүүргийн дотрын эмч, дүүргийн хавдрын эмчэд үзүүлэх боломжгүй өөрөө шууд манай дээр зорж ирж байгаа бол манай мэдрэлийн эмч, манай зүрх судасны эмч, манай компьютер томограммын эмчд үзүүлээд манай элгэний эмчд бас үзүүлээд за яг энэ хэсгийг ингэж тодруулж байцтай авъя. Энэ хүнд бол ийм шинжилгээг энэ хэрэгтэнд хийх юм байна гэдгийг бол цаг алдахгүй очор дугааргүйгээр хийгээд өгтөл бэлэн байна. Ингээд та бүхэн манай Happy Veritas эмнэлгийн онцлогоо эмчилгээнд бүрэн итгэж за манай эмнэлэгтэй хамтран ажиллаж эрүүл мэндийн төлөө нэг өдрийг зориулж манай эмнэлгийг зорин ирнэ гэдэгт итгэж байна. Эрүүл Монгол хүний төлөө хамтдаа тэмцээе.